Бид альва чөлөө дудалдааны хэлэлцээрээс давуу талтай гарах хэсэг нь бол харин биднээс хамаарна гэдэгтээ бол санал нэг байгаа. Гэхдээ бид бол өнгөрсөн хугацаанд хувийн хвшлийн үндэсний үйлдвэрлэгч нараа үндсэндээ одоо нугасцсан байна шүү дээ. Татвараар, элдв дарамт шахалтаар, элдв янзын зөвшөөрлөөр. Тэгээ манай одоо ер нь тийм үндэсний үйлдвэрлэгч донд өрсөлдөх чадвартай хүмүүс алга. Тэгээд энэ чөлөөт бүс аж үйлдвэрийн парк одоо татварын хөнгөлт зэрэг иймэрхүү давуу талуудаа бий болгосны ард дээр одоо иймэрхүү хэлцээрүүдээ эхлүүлсэн зөвгүй юу? Чи бас нэг цаг хугацааны наан цааны асуудлууд байгаад байгаа юм биш үү? Яг тэгэхээр үнэхээр манай одоо үндэсний үйлдвэрлэгч нар бол одоо энэ ялангуяа Евразийн зах зээл дээр бол өрсөлдөх чадвартай хэсэгтэр бол маш хэрэгэлдэж байна. Яг л бид нар тэр логистик нь алга тээврээ бид хийж чадахгүй юу? Худалдаач нь бол маш олон хүчин зүйлтэй ийм салбар шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо өнгөрсөн хугацаанд ийм бас одоо боломж болцоо энэ ноу хауг бол дотооддоо бас бүрдүүлж чадаагүй. Антурсад микрофоныг нээ. Ер нь Монголын эдийн засаг нэг тийм монопол маягтай, олигопол шинжтэй байгааг бүгдээрээ мэдж байгаа. Шинээр компаниуд төрөх, стартапууд гарч ирэх, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэрийг дотоодын зах зээлд эргэлтэнд оруулах бололцоо үнэхээр байхгүй. Тийм учраас бид нар гадаад зах зээл нээжээж энэ стартапуудын боожилт бодиттой бий болно шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр энэ хэлцээрийг хойшлууллаа гэхэд 30 он хүртэл урт хугацааны зорилт их хурл баталсан шүү дээ. Та бүхэн гишүүд минь нэг юмыг л одоо хатуу баримаар байна. Их хурлаар батлагдсан баримт бичгийг гүйцэтгэх хийх нь засгийн газар болоод та бидний үүрэг шүү дээ. Тэрийг л эргэж буцаад авах юм бол бид амьдрч чадахгүй шүү дээ. Тийм учраас бол 2030 онд хүртэл дахиад бид энэ хэлэлцээр хийх. Өнөөдөр энэ хэлэлцээрийг хойшлууллаа гэвэл тэр том зорилтонд байгаа бидэнд үүрэг болгоод өгсөн 2030 он хүртэл энэ хэлэлцээр хийх зорилт бол биелэгдэх.